Сайн байцгаана уу? Манай сувагт тавтай морил манай гэр бүл 2025 оны намар аялсан говийн аяллахаа бичлэгийг та бүхэнд өнөөдөр хаалцах гэж байна. За ердөө 3 хоногийн хугацаанд багтаагаад бага насны 2 хүүхэдтэйгээ аялаж болох яг говийн газруудаас сонгоод өглөө 7 цагт бид нэр Улаанбаатар хотоос хөдөлсөн байгаа. За манай ер нь нийт аялах маршрут гэх юм бол баг газрын чулуу, цагаан сувраг, говь гурван сайхан уулын, мухар шивэртийн ам, дүнгэнийгийн ам, за баян цаг гэсэн ийм маршрутаар аялах юм. Явах талдаа дунд говьроо засмал замаар яваад эрэхтэй болохоор шууд хоошоо шорон замаар явсаар агаад өвөр хангаагаар орж ирдэг ийм замуудыг сонгож аялсан. Эхний өдөр хотоос гарч яваад 10 цагийн үед баг газрын чулуу дээр ер нь ол явж очсон. Засмал замаас салаад явах зам бол боломжийн саадгүй. Гэхдээ төхөж ирэх тусам ер нь чулуу ихтэй ийм газар байсан. Аялагч нарын нийтлэг явдаг замаар биш ер нь бол тойроод энэ тэрүүгээр орж их явж аялсан. Манай хүүхдүүдийн хувьд бол энэ говийн аяллаар үлэг гүрхтлийн ирэлд явсаар агаад ирсэн их сонирхолтой байх шиг санагдсан. Чулуунууд нь нэг тийм мүлгүр, шовх, том жижиг янз бүрийн чулуутай тийм содон бүтцтэй байгальтай газар байсан. Явж байгаа лээ. Цагаан сувраг яваа. Амтлага ууртай шүү. Цагаан сувраг дээр чинь. Баг газрын чулуу бүтэн дайрчлаа тий. Олоор нь ороод эргээ гараад ирчих юм уу? Зэн чулуутай газар. Шикирэтэ амт явж байна. Өдрийн хоолны цаг болсон байж болооч. Битэндээ. Газанд явж байна. Чачмаа. Дайносаурын нуруу, дайносаурын дотор унтж байгаа мэлэг байна. Вау. Баян гэжтэй.
За бид нар буцаж засмал замтайгаа нийлээд Дундгой аймгийн төв Мандал говь дээр ирж өдрийн хоолой идээд хөдөлсөн. За энэ харагдаж байгаа өндөр ээж гээд их цэвэрхэн доторх одоо орчинтой юм хоолны газар байдаг. Тэгэхээр замын бас хоолны газар сонгохдоо хайтайхан хоолтой газар сонгохгүй бол бас хол замд явж явах үед асуудал ихтэй шүү дээ. За тэгээд Мандалгойоос бид нэр засамлаараа дахиад жохоо явж аваад Шорон зам руу салаад Цагаан сувр руугаа явах зам руу орсон. За энэ зам бол ерөөсөө яг жинхэнэ говийн дэржигнүртэй зам байдаг. Гэхдээ маш ийм цэлгэр тал нутагтай, маш гоё уудам, ийм уужим говийг харах боломжтой ийм газар байдаг. Би өөрөө бас ийм уул устай газар явахаар баг зэрэг давчтаад байдаг учраас ер нь говь нутагтай үнэхээр хайртай. Бидийг аялж явах үед ийм хурцнааргүй байсан бас айгүй том ийм аз байсан. Ер нь бол говь хавартаа ийм салхи ихтэй шороо шуурдаг. Зун болохоор хурцнаартай тэгээ халуун. Намар ер нь хамгийн ийм аялахад тохиромжтой налайгаад байж байгаа ийм газар байдаг шүү. За энэ Цагаан сувраг бол Дундгой аймгийн нутаг дэвсгэр дээр байдаг маш гайхалтай юм тогтцтой үзэсгэлэнтэй газар. Гадаад дотоодын жуулчид ч гэсэн ер нь хэрдэг. Манай нөхөр бит хоёрын хувьд бас олон удаа энд ирж аялж исэн. Хүүхдүүдтэй гэхдээ анх удаага яг харуулж хамт аялсан. Хүүхдүүдийн хувьд бол маш юм сонирхолтой газар. Анх удаа одоо ийм хөрстэй шороо харж байгаа болохоор их баярлаж хүлээж авч ирснийг нь харахад бол маш сайхан байсан. Эхний өдөр маань ингээд дуусж байгаа. Дараагийн имжлэг хүртэл түр баяртай.